Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нийтийн хэв журам хамгаалах газраас өнгөрөх 7 хоногт хийж хэрэгжүүлсэн онцлог ажлыг танилцуулъя. Нийслэлийн засаг даргын захирамжаар Даншиг наадам, Хүрээ цам, Шашин соёлын наадам, Сонгон хайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүү 7 хуудагт зохион байгуулах үед гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн төр хүрээ байгуулах тухай тушаалын дагуу энэ оны 8 дугаар сарын 5-наас 7-ны хооронд батлагдсан төлхөө ажил үүргийн хуваар зураглалын дагуу цагдаагийн 9 байгууллагын 564 албаагч, 30 оюутан цагдаа, 10 морьт эргүүл, 36 автомашин, 9 мотоциклийн хүнчтэйгээр 350 ширхэг хамгаалтын хайс байршуулан хэв журмын хамгаалт зохицуултыг зөрчил дутагдaltaгүй зохион байгууллаа. Нийслэлийн засаг даргын үер ус ослын аюулаас өршлөн сэргийлэх талаар авах арга хэмжээний захирамжийг хангах чиглэлээр нийслэлийн Баян зүрх, хан уул, Багнуур, Налаах дүүргийн нутаг дэвсгэр хэрлэн туул гол дагуу иргэдийг үер усны ослын аюулаас өршлөн сэргийлэх авраг хамгаалах зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа завьт, авто болон явган морьт мотоциклтэй эргүүлийн үйл ажиллагаа удирдлага зохион байгуулалтанд хяналт тавьж ажиллалаа. Шалгалтаар Баян зүрх дүүргийн 10, 11, 20 дугаар хороодын нутаг дэвсгэр Гачуур тосгон хар усан тохоогоос Маршлийн гүүр хүртэл завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж насан туршаагүй хөөхд эцэг эхийн хараа хяналтгүйгээр голд орох, голын эрэг дагуу иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэгснээс үүдэн гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс өршин сэргийлэх зорилгоор туул голын айл сав газарт эко эргүүл тусгай арга хэмжээг зохион байгуулах, сэрэмжлүүлэх бүхий 26 самныг байршуулан ажиллалаа. Тэрэлжийн Мэлхийн хаад орчинд 24 цагаар жижигурийн бүрэлдэхүүнийг ажиллуулж, дуудлага мэдээллийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор дүүргийн онцгой байдлын хилцтэй хамтран завьт эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулж, Налаах дүүргийн 1-6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх туулын гүүр, Болор цэцлэнгийн үйлдвэр, Тэрэлжийн шувуу гэх газрууд төр пост 3-ыг байгуулан, нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэв журмын хилцэс, шөнийн эргүүлийн хилцээс нийт 18 албаагч нэмэлтээр ирж байлан, морьт болон мотоцикл ИТВ эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан тухайн сард горих Тэрэлжийн чиглэлд гэмт хэргийн 21, зөрчлийн 137, нийт 158 гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэлээ. Иргэд та бүхэн голын эрэг дагуу амарч зугаалах үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Хүүхдтэй тавих хараа хяналтаас сайжруулах, зориултын гарам гарцаар гарах гол усны аюул, хулгайн гэмтэргээс өршин сэргийлэхийг анхааруулъя.